Хамгийн хачирхалтай итгэмээргүй явдгад. Осолд автагдсан. 1930-ад оны үед 7-р сарын 1-нд намуухан орой Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Эл Пасо хэмээх нутагт автозамын цагдаа Алан Фалби хэмээгч нэгэн хурд хэтрүүлсэн ачааны тэргийг хөөж явтлан тэр машин гинэт огцом тооромслон зогсдол тэрээр эрчэндээ очиж өнөх ачааны машиныг мөргөн осолджээ. Энэхүү ослын улмаас Фалбийн хөлийн артерийн судсан тасарч цус олгоодож байсан бөгөөд хэрэв яг энэ үед түүгээр өнгөрч явсан Альфред Смит хэмээгч ирж туслаагүй бол тэрээр гарцаагүй өөхөх байсан байна. Смит тэрхүү цагдаагийн хөлийг нь боож цусыг нь тогтоогоод эмнэлгийн тусламж эртэл түүний дэргэд байсан аж. Энэхүү амь насаа алдах төгсөн ослоос хойш 5 жилийн дараа замын цагдаа Фалбиг машиных нь радиогоор нэгэн автомашины ослын тухай мэдгдсэн байна. Түүнийг хэргийн газар явж очтол нэгэн машин замаас гарч мод мөргсөн байлаа. Тэрхүү машиныг жолоодож явсан хүн нь ухаангүй байсан бөгөөд түүний хөлийнх нь артерийн судсан тасарч цус олгоодож байсан байна. Фалби анхны түргэн тусламжийн дагуу түүний хөлийн шархан дээр даралтад болт хийж яаралтай арга хэмжээ авч цусыг нь тогтоож тэр хүний амь насыг аварчээ. Ийхүү түүний амь насыг аварсныхаа дараа сая өнөөх осолд орсон хүнийг сайтар харуул хачирхалтай нь түүний амийг 5 жилийн өмнө аварсан Альфред Смит байсан ажээ. Нэгэн ижил 3 удаагийн тохиолдол. Уэлсийн хошууны Минайн хүзүү хэмээх далайн нарийсан хэсэгт 200 жилийн дотор далайн 3 хүлэг онгоц осолдож живсэнтэй холбоотой нэгэн Европсын 3 ижил тохиолдол байдаг. Эхний даруулт хөлөг онгоц 1664 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 81 зорчигчдтай яваад осолдож живхэд ганц хүн золоор амьд гарсан Хьюг Вильямс хэмээгч нэгэн байв. Мөн 1785 оны 12 дугаар сарын 5-ны өдөр буюу дээрх ослоос хойш яг 121 жилийн дараа нэгэн усан онгоц мөн яг өнөөх Минайн хүзүүвч газар живхэд хөлгийн дээр байсан бүх хүмүүс осолдож ганц хүн азар амьд үлдсэн бөгөөд энэ нь бас Хьюг Вильямс гэдэг нэртэй нэгэн байсан ажээ. Нэг ижил сарын нэг ижил өдөр 100 гаруй жилийн зайтай мөн нэгэн ижил газар дээрх усан онгоцнууд осолдож живсэн төдийл гайхамшигтай зүйл биш юм гэхэд тэдгээрээс тус бүр ганцхан хүн үлдсэн бөгөөд тэдгээр нь ижил Хьюг Вильямс нэртэй байгаа нь Европсын тохиолдол юм. Гэвч энэхүү хачин түүх үүгээр төгссөнгүй. 1860 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Минайн хоолойд нэгэн жижиг усан онгоц осолдож 25 зорчигчийнхаа хамт живсэн бөгөөд эндээс ганцхан хүн амьд гарсан нь мөн л Хьюг Вильямс хэмээх нэртэй байжээ. Азгүй тохиолдол Аз авчирсан. Морин уралдааны мөрийн лото суглааны тоо таах нийтийн мөрийтэй тоглоомд оролцогчид ихэнхдээ өөрсдийн азийн тоонд найдах боловч бас төрсөн өдөр байшингийнхаа дугаар машиныхаа номер зэргийг өөрсдийн азийн тоо болгон хэрэглэгч явдал элбэг байдаг. 1958 оны нэгэн өдөр Нью-Йоркийн оршин суугч олон мянган хүмүүс нэгэн маш азгүй тоог өөрсдийн азийн тоо хэмээн үзсэн нонсон ажээ. Жерси Централ хэмээх төмөр замын байгууллагын эзэмшлийн нэгэн галт тэрэг Арк Бэй голын өндөр гүүрэн дээрээс усан тунжээ. Сонин хэвлэлийн сэтгүүлч гэрэл зурагчид энэхүү золгүй байдлын талаар сонсмогцоо хүрэлцэн ирсэн боловч хамгийн сүүлчийн нэгэн вагоныг уснаас кранаар татан гаргаж байхдаа таарч түүний зургийг авсан байна. Маргаашийн сонины 1-р нүрт дээрх уснаас татаж гаргаж буй вагоны зургийг гаргасан бөгөөд түүн дээр вагоны 932 хэмээх дугаар нь маш тод харагдаж байжээ. Тэр өдрийн нийтийн лото таах Азийн тоглоомд оролцсон Нью-Йорк хотын олон мянган хүмүүс энэхүү тоол аз авчирна хэмээн үзэж дээрх 932 гэсэн тоог хэрэглэсэн Азийн лотог таах шалтгаан нь басан байна. Овор тохиолдох эндүрэл. Томас Бейкер гэдэг нэгэн Шивогийн техникийн хэмээх худалдааны төвөөс гарч ирээд машин тавьсан газартаа байхгүй байсанд хулгайд алдлаа хэмээн сандарсан боловч хэдхэн минутын дараа анх тавьсан газараас хідэн алхмын зайд түүний хүрэн өнгөтэй Конкорд машиныг зогсож байхыг хараад сэтгэл амарсан ажээ. Тэрээр 150 гаруй килограмм жинтэй бөгөөд түлхүүрээрээ машинаа онгойлгож суухдаа залуур суудал хоёрын хоорондох цай ердийнхөөс бага цайтай нэг л багтаж өгөхгүй чигцэлтэд байсанд бага зэрэг гайхсан байна. Машин дотроо өөр хүмүүст хамаарах зүйлс хэвтхийг тэрээр хараад түүнд сэжигтэй санагдсан тул цагдаа дуудсан байна. Удалгүй ирсэн цагдаад энэхүү байдлаа ярьж байтал нэгэн настай авторхоос түүний машинтай ижил өнгөтэй 1978 оны Конкорд унсаар тэдгээрийн хажууд зогсжээ. Тэд нар ч өөрсдийн машиндаа суугаад хөдөлтөл машин дотор нь хүний зүйл байсанд гайхацгаасан байна.
Машиныхаа дугаарыг шалгаж үзтэл тэд үнэхээр санамсаргүйгээр машинаа солилцоосон болох нь тодорхой болсон байна. Дээрх машинуудыг үйлдвэрлэсэн фирмийн төлөөлөгч хэлэхдээ хоёр машины түлхүүр хоорондоо таарах явдал 1000 машинд нэг удаа тохиолдож болох юм гэжээ. Мөн тэдгээр машинуудын модель ба өнгө нь нэг ижил бөгөөд нэг газар зэрэгцэн зогсож байсан тохиолдол нь 10,000 тохиолдолд нэг удаа байж болох зүйл юм. Харин хамгийн хавчралтай нь тэдгээр машины эзэд нь хоёулаа Бейкер нэртэй байсан байна.